Монгол Солонгосын соёлын өв ба орчин үеийн хэмнэл наадам, соёлын солилцооны наадам тусгаар тогтнолын талбайд болсон юм. Солонгосын талаас K-pop урсгалын охидын Люмьер хамтлаг, алдарт дуучин PCY-гийн cover дуучин ZSY, хөөрхөн дөрвөл охин хип-хоп бүжгийн хамтлаг, Солонгосын хааны ордны Тэнгэрийн дагна галчуу гэдэг уламжлалт бөөгийн бүжиг, зан үйлийн Соня бүжигчин нар мөн Монгол улсаас сонгонойрхон дүүргийн уран сайханчид ятгахч Эрдэнэ цэцэг урьдуурай хамтлаг болон дуучин Сүхбаатар Ундрал Батсүх, Идэр Жавхлан Инхцүүл Далвар Сүрэн нар хамтран оролцлоо. За ингээд бид нар ингээд Солонгос улсаас Солонгосын алдартай уран бүтээлчлэг ингээд одоо хүндэтгэн ураад энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ одоо цаг агаарын байдлаас одоо жоохон хүүтэй учраас жоохон хүн жоохон зөөтэй байгаа боловч монголчуудынхаа тус тиймээр бид нар ийм гоё арга хэмжээ зохион байгуулж байгаа маш их өндөр сэтгэлтэй байна. Манай багт болохоор одоо Солонгосын бөө шашны урлагийг одоо харуулах одоо бөөгийн одоо баг хамт олон мөн түүнчлэн Солонгосын охидын хамтлаг, за мөн одоо Солонгосын орчин үеийн хип-хоп бүжгийн хамтлаг болон Жай гэдэг одоо шин залуу дуучинтайгаа дийлээд бид нар 12 хүний уран бүтээлчтэй хамтраад степ буюу баг хамтлагтай олонтойгоо дийлээд 20 гаруй хүний бүртгэсэн байна. Тус арга хэмжээнд Cray Street Hip Hop Association буюу K-Groove төслийн хүрээнд санаачлан сонгонойрхон дүүргийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт байсан юм. Энэхүү фестивалийн гол зорилго нь Монгол Солонгосын уламжлалт, соёлын өв болон орчин үеийн урлагийн хэв маягийг нэг дор нэгтгэх үндэстнүүдийн түүхэн үнэт зүйлсийг тодтгон харуулах, хоёр орны ард түмний найрамдлал нөхөрлөлийг ойртуулах ардын дипломат ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна.